За hi guys, юу яцгаанда. Энэ удаагийн бичлэгээр парти буюу тавлуу тоглохдоохэн тоглох вэ? Major World дээр тоглох вэ гэдгийг бичлэг оруулж байна. Тавлуу тоглоход ер нь бол тус бүрийн лен дээр нэг вис нэгдээ ер нь сайн байх хэрэгтэй. Одон хэрэг гарч чадахгүй ч гэсэн нэг гарын хэрөөтэй байх хэрэгтэй. Ер нь бол тэр хэрээгээр ямар хэрөөний эсрэг тоглож чаддаг байх хэрэгтэй. Тэр нь ер нь бол даваа тал болон 5-с 5 тоглоход. Ер нь бол ингээд попж байгаа жанглийнхаа талынхаа башиг эзлээд ингээд импог нь авах хэрэгтэй. Аль ром ч ингээд хадгалгаа аль ромноо хийта хадид энэ материал энэ байх юм бол танаа ингээд эмзэг корж нат дээрлэхэд алах гээд идэг болохоор ингээд попын өгдөг. Тийм учраас ер нь тэтлээ эзлээд тэр байх юм бол хөөж явуулах хэрэгтэй. А болорын интервью байхад ер нь аюулгүй л дээ. Гэхдээ ром байхгүй ер нь бол хоёр сайдтай ингээд энэ байхгүй гэсэн инфо өгч хэрэгтэй. Тэгэхээр бид нэр арай гайгүй тогтдог. Ер нь тэгээд ромн ингээд мэдтэй цуг явахгүй хад аюу хэцүү байдаг ингээд хоёулаа дээрлэхэд амар. Хэрвээ ингээд мэдэн чихээд ингээд алаад юм гэрлэн хариулцах үед бол ер нь итишээ ганк хийхэд амар байдаг. Ерөөсөө артлаас нь ямар ч тусламж ирэх боломжгүй учраас ер нь бол амар байдаг. Гэтэ 5-5 дээр нэг ганксны хэл байдгүй манайхан. Яг л нэгээс нэгтэй сайн байх хангалттай. Тусдын линейхээ айлхан хэрэг ингээд завгүй байлгаж скил болон спилийн даруулах хэрэгтэй. Гэх юм бол ер нь бол янз бүрийн вар хийх 2-аараа 3-аараа байх гэж ер нь ингээд ямар чадамжгүй болдог байгаа. Тэгээд ер нь лендing хэрвээ илүү байх юм бол ажил хэмжээр цэгийн нөхцөлөөр ингээд дарамтлаад хэрэгтэй шүү манайх. Яг тэгээд ингээд нэг зэрэг алдах дараагийн левелтэй ер нь байнг хэцүү болчихдог учраас ингээд левлийн илүү гаргаад скил аваад өтөө аваад ер нь дээрлэхэд эрлэг аваад snowball дэвчдэг байгаа. Ер нь 5-5 дээр ер нь mid mage rom дээр танк дээр тоглож байгаа хоёрын ер нь бол ихэнх гаргадаг алдаа бол ер нь мэдийнхэн зэргийг авахгүйгээр шууд ингээд энэ шивж ингээд ганклах гад занглалтад туслах гад идэг тийм алдаа гаргадаг. Тэр нь бол ер нь буруу. Яг гэвэл мэдийнхэн зэргийг авч ижил хөгжинэ. Тэгээ зэрэг авахгүйгээр явчих юм бол ер нь бол ингээд левелийн зөрүү гараад айлын чин мэйжин зэрэг аваад левел ахаад хоёрын араас үрж ирээд айлынхаа хүнтэй нийлээд ер нь бол хоёрын ганк бүтгэжүүлээд эргээд өгөх тиймэрхүү эрсдэлтэй байдаг учраас ер нь бол алуулах ленийхаа хэрэг чихээд шинэ багсгаад спилийн даруулаад аль нэг нь хийлгээд хариулах юм уу алсан тохиолдолд гэдэг ийшээ явах хэрэгтэй байдаг байгаа. Ингээд тэр хоорондоо ингээд айлынхаа жанглтай ингээд заавал хүчихгүй болон хэцүү байна гэсэн. Айлын микрон ингээд амар дарамттай болж байна гэсэн. Мэдээж тус бүрийн одоо хийх ажил хийх хэрэгтэй. Бүгдээр ингээд түртэл одоо дахиад байхгүй энэхийн башнаас хүмүүс ч орж ирээд одоо танаа жангл стандарт шүү түртэл авах гэж үздэг ер нь сайн хүмүүс бол тийм учраас тэр башиндаа хүмүүсийг ингээд зайлшгүй хөөх хэрэгтэй. Ингээд зэрэг аваад эдэр шиг ингээд ийч яваад иж болохгүй. Ингээд айлынхаа мэжийнхаа ингээд импог сайн авах хэрэгтэй. Шууд ингээд башруу ингээд хамаагүй орж чадахгүй. Ингээд орхон босоод өгөх юм тийм учраас ингээд ер нь нэгээрээ чеклэгүүд танка оруулаад чеклээд танк ч орсон танка араас нь хамгаалах ганк хийлтэй байдаг баш манайх. Тэгээд бас хөгжөөд ирсэн үед ингээд нэг хайн лейнийг нөхөд их хэрэгтэй. Хэрвээ нэг ч нэг өгөх юм бол ингээд очиад тэр лейнийг хамгаалаад ирээд өөрөөр юм очих гэх мэт. Хит ингээд эрлэг аваад хөгжөөд ингээд явчих юм бол ер нь бол ингээд хажигдах магадлал ер нь их бага байж болчдөг байгаа. Аль чи яг иймэрхүү ингээд цэрэг авч хөгжмөр байгаа цэргийг өгөх хэрэггүй байгаа. Яг бол чи илт давуу явж байгаа учраас цэргийг өгөхгүйгээр ингээд зоондоо ингээд ингээд тэр нэг ардаа гараад чи ер нь бол болохгүй байгаа шүү манайх. Сая харсанчлаа ер нь бол айлын ромн ингээд ийм pop байхгүй жадгийн дороод ирэхэд ер нь бол ингээд хамаагүй өөрчлөж бас болохгүй. Яг бол ийм спилгүй горчиг иймэрхүү ингээд дашиг скиллгүй үед ингээд хамаагүй өөрчлөсөн бол шууд өгчдөг. Тийм учраас ер нь бол ингээд айлынх болон хүн чинь ингээд спилтэй юу спилгүй гэдгийг бодож явах хэрэгтэй. Ингээд танаа хүн чинь хамаагүй скилгүй бол энэ хамаагүй хүн орж чадахгүй гэдгийг бодох хэрэгтэй. Хүн алуулна гэсэн утгаас ер нь бодох хэрэгтэй. Айлын иймэрхүү ингээд өдөр хэрвээ фликертэй байх юм бол тэр фликерээ дарчих юм бол аль нэгтэй хэлчих хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол хаарлаа ингээд уртын ингүүд нь фликертэй зүхтаад ингээд амьд гарчдаг шүү дээ. Хэрвээ фликерийг хэрэглүүлсэн бол танаа хүмүүстэй аль нэгэнд нь хэлчих юм бол таалаа одоо мэд энэ алхад амарх юм байна гэж бодно гэсэн. Тийм учраас фликерийг хэрэгсэн үед фликергүй шүү гэж хэлчих хэрэгтэй. Тэгэнгүүт фликер чинь 120 секунд уншина. 120 секунд уншина гэдэг чинь 5 минуттай хэрэгждэг гэдэг чинь одоо нийтдээ 1 минут гэсэн 30 секунд алах боломжтой байна гэсэн. Тавуулаа нийлэхдээ ер нь бол тэгээд хамаагүй линээ орхиод иж болохгүй гол нь цэрэгээ аваад тоглоод байх хэрэгтэй. Хэрвээ цэрэгээ үлдээгээд авах юм бол тэр линээ ч айлынх нь нэг нэгээр бүшлээд жоох мөнгө олоод ингээд
ойртоод идэг гэсэн үг. Тэр нь учраас яавч зэрэгээ өвдөө гэж болохгүй ингээд зэрэгээ гатлна гэж байдаг шүү дээ манайхаа. Ер нь бол гатлагдлаар зааж өгнө. Ер нь гатлна. Гатлаад зэрэгээ аваад тэгээд хүмүүст нэлээд явж болно. Аль эсвэл тэр лэндээ ингээд байгаад тэр хэрэгоо ингээд чихээд тоглоод байна. Хэрвээ тэр хэрээныхаа импогоо алдаад хэрэг чинь алга болчих юм бол ер нь бол тэгээд хүмүүст нийлэх хэрэгтэй. Тэр хэрээныхаа импогоо алдаж болохгүй гэсэн юм. Тэр хэрэг чинь байх юм бол лэндээ дээрлэхэд тэгээд байгаад болно л гэсэн үг. Тэгээд тэр лэндээ бүшлээд сноболдаад байна гэсэн үг шүү дээ. Үнэхээр тэгээд хүн чи хэрвээ байхгүй ингээд жишээ явчих. Варта оржоод чи ер нь бол ингээд зэрлэнтэй айрхан чиглэл байх юм бол ер нь бол тэр лэнийг хамгаалж явах хэрэгтэй гэсэн. Хамгаална гэдэг нь ер нь бол ихээгээл тэр хэрэг эртлэн тэр лэнийхэн цэргийг авчаад яваад өгнө гэсэн. Тэгэхээр байгаа л гэсэн огт үгс шүү манайхаа ер нь бол цэргийг аваад лэндээ ингээд илүү болгоод өгчнө гэсэн. Ингээд одоо катапултай хоёр цэрэгтэй айлаас 2 цэрэг ингээд хаач ихэд нэг катапул юм уу эсвэл 2 цэргийг авсан байгаад манай 3 цэрэгтэй тэр 3 цэрэг бол ер нь дийлэг цаашаа явчихна гэсэн. Тийм учраас тэгээд орчихно гэсэн. Заавал тэгэл цэвэл яваад юм гэсэн ойлголт байхгүй. Саяны гейм бол ингээл ихэд тэрэл авсан учраас тэгж явсараа тэгээд дуусчихаа гэсэн. Энэ бол 2 дахь гейм явж байна. 5 seconds till the enemy reaches the battlefield. Smash them. All troops deployed. Энд сарам ер нь бол айл ром ингээд башин эзлүүлэхгүйгээд ороод ирж байгаа шүү. Энэ үед бол ингээд айгуу сэв байх хэрэгтэй. Айдынхаа ингээд скилийг ингээд гаргаад өдрөө сэв тоглоод айгуу цэрэг авах дээр анхаарах хэрэгтэй. Цэрэг алдахгүй дээр ер нь сайн хүмүүс бол ер нь бол ингээд илүү байгаа үед ингээд айлынхаа мэжтэй ингээд цэрэг нь өгдөггүй. Цэрэг нь өгөхгүй болох нь левел 2 хүрэхгүй. Тэгээд айлын мэж левел 2 өгөө өөрөө левел 2 хүрчих юм бол ер нь бол тэгээд айлынхаа мэжийг дээрлэх юм гэсэн ром танцуг. Тийм учраас аль болох цэрэг нөхгүй гэж анхаардаг. Тэгээд аль болох ром мэжтэйгээ цуг ингээд ойрхон явах хэрэгтэй ингээд цуг байлдаа. Тэгэхгүй болохоор ром хитрхи ганцаараа ороод ирэх юм бол айлын ингээд 2 хэрэг эсвэл жангл нэмэгдээ гуруула хэрэг ингээд алчдаг. Сая бол ингээд кажа хитрхи орж ирсэн учраас ер нь ингээд кликер ашиглаж байгаа. Тэмчрээд одоо нэг хүн орж ирж байлдаж чадахгүй гэсэн үг. Тийм учраас ер нь бол мэжд ганцаараа олцохоор ингээд дарамтаад мэдээ контролыг авна гэсэн. Ер нь бол мэдээ хоёр нэг контрол алдаатай үед жангл нь аль болох тусалж янз бүрийн ингээд туслах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол ер нь бол хэцүү болоод явчихдаг байгаа. Яагаад гэвэл айлын мейжер ром хоёр нь давраад ихтэх юм бол чиний бапро орж ирээд чиний одоо ретриг авна. Ретриг чинь даруулна. Бапэ чинь булааж авах гэж оролдоно. Ретриг чинь даруулчих юм одоо түртэл авах маах гэдэг хэцүү бол. Ер нь бол жангл ром мид 3 ер нь бол айгүй хамтарч тоглох хэрэгтэй байдаг байгаа. Мэджсэн мейжер ром ингээд тусламж хэрэгтэй хамаа жангл нь шууд орж ирээд мэджсэн мейжтэй давуу талыг нь олгоод ингээд байлаад байгаа хэрэгтэй. Тэгээ жангл чинь ингээд давуугаа авах гэдэг юм айлынхаа мейж жангл бапен ингээ хулгайлаад нэг наваад илүү давуутай тогчих гээд одоо ретригийн давуутай болох гэдэг байгаа үед бол хамт туслаад тоглох хэрэгтэй. Нэг жишээ гэнк гэдэг юм шиг байхгүй. Ер нь бол аль болох давуугаа тоглож байгаа үед ер нь бол айлын бапен хулгайлаад ретригийн томруулаад айлын ретригийн ингээ 5 хүрэхгүйгээр илүү бага ретри даралттай тийм левел нь томроогүй төрөл авах юм бол тэгээд аваагүй бол ер нь айлын жангтай лайв болоод авахжих нь ретригийн даруулаад хүртэл авч явахдаа айлын жанглыг стандарт эсвэл стандарт боломжтой юм их хэрэг нэг байх юм дэрнэ. Айл эртнээс мэдэнэчгээд ингээд зондад байж хэрэгтэй. Зонд нэг нь ойртуулахгүй энэ хаагаа зогсчихно гэсэн юм дэмжиж ойртох боломж болгоод яг дараа нь даалгавар хийсэн. Сая бол Мартисийг ингээд жоохон энэ погын хитрхи сүүл хажим аваад ороод ирж байгаа учраас ингээд манай алдчихж байгаа шиг байна. Тэгээ ер нь хамт тоглож байгаа хүмүүс айгүй ингээд бит тоглох хэрэгтэй ингээд өөрчлөж ингээд нуугдаад хүмүүс чинь байхгүй юм тийм ингээд нэг юм авах гэж нэг хүн ингээд 2 гол крафт болоод шүү Марксмен. Яг энэ ингээд нуугдаад байж ах хэрэгтэй. Ер нь эсэг тал тоглож байгаа ч гэсэн эсэг трийн хүн чинь ингээд айлынх мид мэж ингээд харагдахгүй гойд ингээд ил тавын гин байх юм ер нь бол жоохон таад эсэг тоглож ах хэрэгтэй шүү байна. Одоо харах юм бол айлын мэж инфо огт харагдахгүй нэлээд удаж байна. Одоо хаан чийж байгаа. Одоо мапн дээр харах юм бол доор ингээд 3 хэрэг байна. Одоо максимум нэг юм дөрүүлээ гэсэн. Тийм учраас ер нь бол доош ороод нэг варда давал вар авахгүй гэсэн. Тийм учраас ер нь бол айлтын хоцорсон вард очиод хэрэггүй мэдээгийн зэргийг аваад доотлын хэрэг доотлын зэргийг аль болох авчаад байгаль чинь гэсэн. Тийм учраас айл чинь зэрэггүй учраас бүсэлж чадахгүй.
Нэгдэр бүсэлсэн учраас ер нь айлахын зэрэггүй цас мэдээ бол мэдээ хамгаалсан шүү дээ. Тэр үед нь ер нь бол ганцаараа ирж байгаа эмзэг хэрэг ингээд санд нь басилж байгаад алчих хэрэгтэй гэсэн үг. Айгүй юм бараас дэмэж дээр. Сая бол Ромын хүрээд ирлээ. Мэж нь байсан бол мэж нь алчнаа гэсэн. Айгүй эмзэг спортоор мэдээж хайж байна гэсэн шүү дээ. Тэгээд зэрэг аваад бүслээ. Айлахын шиг юм зэрэг авахгүй ингээд хайгаад байна гэх юм байна. Чадахгүй гэсэн үг даваад шат юм. Айлах нэг юм тийм нэг болно. Ил тавуу үед ер нь ингээд хүртэл дээр нь зодтолдоод ингээд зодж өгöd шаардлага ерөөсөй байхгүй. Тэр авир нь башины эзлээд ингээд хамгаалаад юм уу бүслээд хийж байгаа. Энэ carry сая өчөж ирж байгаа тэр юм тавар хамгаалаад ирэх нь тодорхой учраас энэ баш руу ороод нуугдаад эрэхт нь алыг бодож байсан харж байгаа. Ажилтай carry-гийн гаргасан алдаа гэх юм уу ер нь ингээд фликергүй дөрөв байдаг фликерээ хэрэгжиж байгаа шүү дээ. Ингээд фликергүй байж хоёроо ингээд аштай хэрэгжсэн дашаа хэрэгжүүлж энэ бол ингээд чадамжгүй болчихж байгаа. Цогтойх явж боломжгүй. Тийм учраас тэр нэг алцтай. Даштай хэрэг ер нь бол тэгэхээр бодох хэрэгтэй манайхаа. Айгу зөв цаг зөв скиллээ хийх хэрэгтэй. Зөв хэрэггүй хийгээд ахмад ер нь өөрийгөө алгыг листэлд оруулж байна гэж боддог. Одоо ингээд скиллээ зөв цаг хийхээс хадгалаад байж их зөв цагтаа бол шууд хэрэглэх хэрэгтэй. Хайрлах хэрэг байна. Ер нь бол хүн чинь ингээд бүшилж явах юм бол ер нь бол ходын скиллтэй бол ингээд таврын ард байгаа юм дэмэж дэлгэрийн ингээд дэмэжлээд ингээд ойртуулахгүй байх юм бол ер нь бол тавруудаа ингээд аваад тоглоо явждаг. Хэрэг ингээд тэгрэл кажа иймэрхүү хэрэгнүүд байх юм бол ер нь хитрхи гүн орж ганцаар ээж бадж чадахгүй. Хэрэг бадзах юм бол ард нь байгаа ингээд дэмэж дэлгэрүүд нь ингээд стандарт дэмэжлээд байх юм бол ер нь бол тэр бадсан хэрэг чинь ингээд алах хүн байхгүй учраас ер нь бол ямар ч аюулгүй гэсэн үг. Тийм учраас ер нь бол төрж орж ирсэн тиймэрхүү хэрэгнүүд ингээд базуус үед ингээд хамт айгаа зүгтаад иж болохгүй ард нь байгаа дэмэжилж байгаа хэрэгнүүд ингээд зоондоод алаад юм уу тийм зүгтаалах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэх юм бол та нар базуус хэрэг чинь өөрөө ингээд базагтаад тэрнийхэн дараа өөрөө өгнө гэсэн үг. Түүнээс тавж тоглож байгаа үед яг хинрүү нь орох хэрэгтэй, хэнийг дэмжлэх хэрэгтэй вэ гэдгээс сайн мэдчих хэрэгтэй шүү манайх. Яг 5-ын вар болж байгаа үед мэжийн өөрөг бол ер нь ингээд орж ирж байгаа хэрэг ингээд ер нь ингээд поклоод ингээд хитрхи оруулгүн оруулж ирэхгүй поклно. Эсвэл арийнхын дэмжлэн дэмжлэн. Би айлын 5 хэрэг ер нь бол ингээд талбартай болгох, дэмжлэх тиймэрхүү үүрэг гүйцэтгэв. Айгу аюулгүй байрлал тоглох хэрэгтэй манайхан. Coverтэй сив талаар байлдаж ингэ тоглох хэрэгтэй. Хүмүүст нь яг 2 максимум залж байгаад максимум айлын максимумыг нэг стандж өгөх гэх мэт. Тэгээд ер нь аль болох айлынхаа нэг спилийн даруулчих хэрэгтэй. Тэгэх юм бол 5-5 вар хэрэгтэй амархан болчихсон шүү. Өөртөө чинь спилтэй айлын спил байна. Аль болох бүшлээл ах хэрэгтэй. Бүшлээд ер нь level 3-ын төргөтрийн нэг оруулаад ингээд бисчих юм бол ингээд эхний лорд дээр дуусах боломжтой болчихчих байна. Их амархан болчих. Тийм учраас аль болох бүшлээд ах хэрэгтэй. Ингээд нэг чинь бүшлж байгаа юм бол ингээд ардлынх нь нэг бол ороод ирж хамгаалах гэж байгаа хэрэгнүүд ингээд нэгээрээ юм уу фокус скиллээр ингээд скиллдэд айртуулахгүй байгаад хэрэгтэй. Тэгэх юм бол ингээд танаа хүн чинь амархан аваад байна гэсэн. Бүүнд очиод нэг газар ингээд тавар зодтолдоод ах юм бол ер нь айл хэн ингээд ромч надаа бүүнд нь баздаг хэрэг хонд бүүнд нь базаад алчдаг гэсэн. Манайхан ер нь бол ингээд цэргээ ингээд гяс аваад тоглоод ах хэрэгтэй. Цэргийг ер нь бол 5 хүн бодож явах юм бол ер нь бол 11 дээр төрдөг, 41 дээр төрдөг гэдэг ер нь бол бодоод авчих хэрэгтэй шүү манайхан. 11 болно 41 дээр төрнө. Айлын цэрэг хааны байг гэж бодож явахаа ингээд ер нь бол мэдэхгүй байх юм бол ер нь өөр хин цэргийг харах хэрэгтэй. Одоо манай цэрэг одоо тэнд level 2-ын тэнд явж байгаа гэх юм бол айлын хэм цэрэг бат level 2-ын тэнд явж байна гэсэн. Энэ level 3-ын шар тесрдэг цэрэг авдаг юм болохоор ер нь бол level 3 нь 12 минут болохоор өөрөө алга болчтой шүү манайх. Тийм учраас ер нь 12 минут хүлээгээд юм гэж байхгүй тийм аль болох бүслээд ах хэрэгтэй. Бүслэх боломжгүй бол ер нь бол 12 минутанд нэг цэрэг гарах тесрэнэ гэсэн. Ямар нэг горок интер байх юм бол ер нь бол горок ер нь бол хараа цэргийн хаана нэг цэргийг нь үлдээгээд бус цэргийг нь гасчихдаг. Тэгэхээр нэг цэрэг нь ороод тислээд
үлдэн цэргэн эсрэлийн нараас нь орж ирээд бүшлэх боломжтой нэг тиймгүй арга байдаг. Эсвэл жаав ч юм уу нэг тийм арга байдаг. Бас Марсл дээр тийм арга байдаг. Марслгээ шинэ гарсан хэрэг байдаг. Тэр нь нөгөө level 2-ын 5-ыг авч явах үедээ level 3-ын 5 дээр одоо ultimate skill хэрэгжүүлсэн. Тэгэхээр level 2-ын 5-ыг авангууд level 3 дээр гарч ирдэг шиг гарч ирдэг. Retreat. Till we reach a break. Your team destroyed a turret. Superb control. Battle spell can cool down. Request is not ready. Ult is not ready. За манайхан лайк болон subscribe дараарай. Дараагийн видео уулзлаа баяр таа.